Пранаг татдаг. Таны прана өндөр байвас тань дээр ирэх хүмүүсийн прана буюу эрч хүч нэмэгддэг. Прана сул байвал тантай байхыг хүсэх хүнгүй болдог. Параметр дэх прана огт байхгүй болвоос та оршихыг үл хүсэх болж амиа хорлох сэтэл төрнө. Амиа хорлох сэтэл нь ердөө прана үгүй болсны шинж тэмдэг. Хасах прана. Энэхүү сэтэл нь пранагийн хамгийн бага хэмжүүр юм. Эрч хүчийн түвшин бага зэрэг нэмэгдэхэд танд амьдрал боломжийн санагдаж ахаад үйл ялдаг нэмэгдэхэд урам зориг орж дахиад жоохон дээшлэхэд бүтэц сэтгэл сэргэж дахин нэмэгдэхэд амьдрал хайр баяр баясгаар дүүрч эхэлдэг. Харин эрч хүчийн түвшин дахин нэмэгдвээс та өөрийгөө огторгуйтай нэгдмэл гэдгээ мэдэрнэ. Өөр ямар нэгэн зүйл байхгүй гухаарна. Таны итгэл үнэмшлийг юу ч үгүй хийхгүй. Прана буурч байгаагийн анхны шинж тэмдэг нь эргэлзэх сэтгэл төрөх. Танд эргэлзэх сэтгэл төрвөөс таны эрч хүчийн түвшин буурч байгаагийн илрэл юм. Та нэг зүйлийг анзаарч байсан уу? Таны пранаяма бастрика сүтэршин криа хийгнэц. Эргэлзэх сэтгэл үгүй болж байдгийг та анзаарсан уу? Эргэлзэх үйл ялэг сүлдэж орж ирнэ. Праны түвшин буурч эхлэхээр бүх төрлийн эргэлзэх сэтгэл, өөрийн болон өөрөөлийн талаарх эргэлзэх сэтгэл, шийдвэрийн бус байдал их зэрэг шинжүүд илэрнэ. Эдгээр нь праны түвшин буурсны илрэл болно. Праны түвшин өндөр байх аваас та хүмүүст найдас ивэл өшөөл бүтээх боломжтой болно. Та хэнийг ч өшөөж ивэж болох болно. Бүх сар зүйл яван одно. Жижиг шажиг зөөр шаналж арлан одно. Прана гайхамшигыг бүтээн. Прана их байх тусам таны сэтгэл өндөр байж, прана бага байх тусам хүнд хэцүү байх болно. Пранаяма амьсгалын дасгал нь бидний амьдралыг гүйцэх нэгэн зүйл мөн. Эрүүл мэндийн хувьд өөрөө хэлбэл сэтгцийн эрүүл мэнд, биеийн махбодын эрүүл мэнд, оюун санааны эрүүл мэндийн хувьд прана маш чухал үүрэг гүйцэтгэв. Прана гэдэг нь өөрөө их чухал зүйл. Их усүр амьдралыг тэтгэж гэсэн утгатай.